Ер нь сайн ажилласан гэдэг мессеж бол энд явсан. Энэ дээр таяа бас байрсуулж тэрийг бол өөрийгөө сайн ажилласан гэж би өөрөө хэлж чадахгүй шүү дээ. 23 элчин сайд томилогдоод 2 элчин сайд одоо болж сайд бит 2 тий одоо өөрөөс халигдааг үлдсэн байгаа. Тэр яг би юу гэж бодож байгаа вэ гэхээр нэгдүгээр цугаа орны нөхцөл байдал ямар байгаа бол дээрээс нь дараагийн элчин сайд нарыг томилох цаг хугацааных нь өөрөө юу гэдэг шүү дээ. Нэг дистралтай тий. Тэргээр явж байгаа. Манайхын энхийн зөвлөлд орсон шүү дээ, тийм ээ. Board of Peace тий. За энэ процесс ер нь бидэнд ашигтай ч юм уу, ямар нэгэн байдлаар одоо үргэлжлэх үү? Яаж ийм шүү дээ. Нэгдүгээр яриа хэлцлүүд явж байгаа энэтэй бол. За ийм шүү дээ. Нэгдүгээрт байна. Монгол улсын гадаад бодлого бид нэр өөрөө манай гадаад бодлогын үзэл баримтлал олон толгуурт инхийг эрхмэлсэн. Бид даасан гадаад бодлоготой. Тийм учраас газрын зурус гэхгүй дэлхийн аль ч орнд одоо болж байгаа үйл явдалд бид нар инхийг эрхмэлсэн ийм гадаад бодлого хэрэгжүүлж байгаа учраас бид нар бол нээлттэйгээр хамтарч ажиллана. За инхийн зөвлөд орж байгаа нь бол нэг талаасаа бид нар энэ өөрийнхөө одоо бодлогыг илэрхийлж ажиллахаас гадна манайх ч одоо 2003-4 оноос эхлээд инхийг сахиулах үйл ажиллагаанд Африкийн олон орнуудад оролцож ажиллалаа шүү дээ. Одоо жил болгон 1000 гаруй инхийг сахиулагч нар одоо сахир дуулахтнууд гэдэг тийм ээ ажиллаж байна. Өнөөдөр өмнөөс удаан дараа ажиллаж байна. Инхийг сахиулах үйл ажиллагаанд. Тийм учраас энэ бол манай улсын хувьд бол аль болохоор инхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийнхөө хувь нэмрийг оруулж явах хэрэгтэй. Ийм зүйл. Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсноос одоо цагаач иргэдэд гэдэг юм уу энэ бусад улс орны иргэдэд олгодог визэн дээр одоо маш хатуу хяналттай болсон. Одоогор манай Монгол улсын иргэдээс хэдэн хүн Америк нэгдсэн улс амьдарч байна. Энд одоо бичиг баримтын зөрчилтэй хүмүүс байна уу? Яг энэ нөхцөл байдал солигдсонтой холбоотойгоор элчин сайдын яамны ажил юу ямар байгаад мэдээлэл өгч. За яг хоо Америк нэгдсэн улсад бид нэр ойролцоогоор бидний нэг тооцоогоор 44 орчим мянган монголчууд ажилд амьдарч байна. Сурж байна бас тэ. Чикаго хотод орчимд ойролцоогоор 15 орчим мянга. За бидний элчин сайдын яам байдаг DMV гэж District of Columbia, Virginia, Maryland гэж 3 мужийн одоо зааг багхгүй. Энд нэг ойролцоогоор 10 гаруй мянга. За баруун эрэг Калифорни мужи болон Сиэтл хот, Сан Франциско, Лос Анжелес хотуудад дахиад бас нэг 10 хэдэн мянган монголчууд. Тэгээ Колорадо, Денвер, Юта, Солт Лейк Сити гэдэг ингээд үндсэндээ 7 орчим 5 хотуудад монгол иргэд ажиллаж амьдарч байгаа. Жижиг цөөн одоо нэг 50-аас 100 зарим тохиолдолд цөөхөн монголчууд бусад мужуудаар амьдарч байгаа хотуудад амьдарч байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрх авснаасаа тангараг өргөж одоо улсын ерөнхийлөгч болсноос хойш хэрэгжүүлж байгаа олон ажлуудын хамгийн их анхаарч өөрөө ажиллаж байгаа хэсэг нь болохоор цагаач иргэдийн бодлого. За энэ нь цагаач иргэд гэхээсээ илүүтэйгээр тухайн улсад хууль бусаар ажиллаж амьдран хэд хэдэн одоо нөхцлүүд байгаа юм. Хууль бусаар ажиллаж амьдрахынхаа хажуугаар за ялангуяа зарим орны иргэд нөгөө хард тамхи, гэмт хэрэг, за сүүлийн үед фентаниал гэдэг нөгөө химийн гаралтай мансуулах бодисууд байна те. Тэрний худалдаа, за гэмт хэргийн гаралт нөгөө Америк иргэдийн аюулгүй байдалд занал хийх зүйлүүд хэрэг шитэрлээ гэж үзээд тэднийг жомлох цэгцлэх бодлого явагдаж байгаа. Нэг хоёрдугаарт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн өөрийнх нь болон администрацийн дэвшүүлж байгаа бас нэг зорилго нь Америкийн татвар төлөгчийн мөнгөөр нийгмийн халамж хүртээд байгаа давхаргыг цөөлөх ёстой гэдэг ийм бас бодлого нэг сонгуулийн амлалт шүү дээ. Тэр хүрээндээ л явуулж байгаа арга хэмжээ. Манай иргэдийн тухайд харин бизнес зөрчил хэр байна? Элчин сайдын яам иргэдэд тусалж одоо ямар ажил хийж бас холбогдож байгаа. За яг бай. Ер нь бол манай Монгол иргэд нэг даваа талтай. Бид нар бас ер нь дандаа л нөгөө иргэдээ болохгүй байна, бүтэхгүй байна гэж бас үгүйсэх өнцгөр биш. Иргэдтэй учралж ойлгуулах, эсвэл хамтарч ажиллах чиглэлээр ажиллах ёстой. Манай элчин сайдын яам тэгж ажиллаж байгаа. Би болон манай элчин сайдын яамны хамт олон манай Америк нэгдсэн улс чинь 3 төрлийн 3 одоо элчин дипломат төлөөлөгчийн газар байж байгаа шүү дээ. Вашингтон DC хотод болохоор элчин сайдын яам, Сан Франциско хотод бол ерөнхий консулын газар, Чикаго хотод болохоор консулын газар. Нью-Йорк болохоор нөгөө нүүбдэх байнгын төлөөлөгчийн газар. Дараараа жоохон өөр. Тэгэхээр энэ манай 3 дипломат төлөөлөгчийн газрын чинь одоо олон ажлуудын нэг чухал ажил нь иргэдийнхаа шан шахны төлөө тэдний эрх ашгийг хамгаалах, тэднэрт одоо Монгол иргэдэд хэрхэн яаж дэмжих үү? Дээрээс нь Монгол ёс заншил, соёлоосоо
холдохгүй байхад нь яаж урамшуулах вэ? Хэрвээ ямар нэгэн асуудалд орвол хэрхэн яаж эрхийг хамгаалах вэ? Тэргээд олон үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хүний л амьдрал хойно баялаг, үхэл хагцал, баяр баясгалан, одоо хурим найр бүхэл юм тохиолдно. Тэр болгонд элч сайдын яам одоо насурсан иргэний чинь шарилыг, чандрыг нутаг буцаахаас ахуулаад тэдний бичиг баримтыг бий болгох. За зарим гэр бүлийнх нь хүмүүс өвчтөе зовлонтой үед нь сахахаар эндээс бас явах хэрэгтэй болно. Тэр тохиолдолд дэмжлэг үзүүлэх, эсвэл тэнд хэрэгтүүд орсон хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд одоо яг бид нар бол шууд шүүхийнх нь процесст хөндлөнгөөс оролцохгүй ч гэсэн тухайн иргэнийг хэрхэн яаж бид нар эрхээ зөрчүүлэхгүй өөрийгөө бүрэн хамгаалах хууль эрх зүйн болоод одоо хүнийх нь бусад шаардлага хангах вэ гэдэг талаар ажиллана. Одоо зарим хүний нэрийг яг хүний нууцтай учраас нэрийг хэлж болохгүй байна л да. Хүмүүс чинь өөрөө нөгөө тусламж авчаад зарим нь яг баярлаа гэж хэлдэггүй л дээ бид нар чи бас тэр нь алавгүй гэхдээ. Гэхдээ бид нар тэр дээр иргэд чинь зориулаад шаардлагатай бол одоо хоригдож байгаа газар нь эргэж очих. Гэр орныхын дээр холбож өгөх. Ном хэрэглэл материал одоо унших зүйлүүдээр хангаж өгөх. Дээрээс нь тухайн иргэн чинь өөрөө хүн л болсон хойно буруу хэрэг хийсэн ч гэсэн шанал нь зовн те. Манайхны зарим сошиалор хамаагүй бичнэ. Тэгэхээр нөгөө хүнийг буруу дээр нь улам нэмж дэвсээд байх маш түүхтэй. Тэгэхээр элчин сайдын тэр иргэдээ бас хамгаалахын төлөө ялангуяа айлын талд үнэн байдлыг ойлгуулахын төлөө загтлууд бичнэ. Прокурор шүүгч нартай өмгөөлөгчтэй уулзсан. Тэднэрт тайлбарыг өгнө. Манай элчин сайдын яам одоо диплом төлөөлөгчийн газрууд шаардлагатай гэж очивол үзвэл байгаа бүх газарт нь очдог. Бид нар чи хэд хэдэн одоо шүүх хуралд нь оролцохоос гадна шоронд байгаа хүмүүсийг эргэж очих боломжтой бол тэр хүмүүст бид нэр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх юмуд гарна. Уцаар ярина. Би ч гэсэн өөрөө хүртэл уцаар ярьдаг. За яг хуу янз бүр. Яагаад янз бүр вэ гэхээр одоо нөгөө чинь өөрөө хувь хүний нууцтай холбоотой байдаг учраас зарим мэдээллийг тухайн газраас оригдж байгаа хүмүүсийн арга гэр элчин сайдын яам мэддэхгүй баймаар байна гэж хүсдэг тохиолдол бий. Зүгээр бид нар бол мэдэгдэж байгаа бүх хүмүүсийнхаа арга хэмжээ тэр одоо болж байгаа процесс юунууд дээр заавал очдог. Угаасаа манай үүрэг штэ. Тийм учраас манай консулын хэлтсийн залуучууд ер нь ажиллаж байгаа шүү. Тэр хэвэл бид нар чинь нөгөө ингэж байгаа шүү. Элчин сайдын яамн дээр хүмүүс ингээл уцаа авахгүй байна гэдэг нэг ярьдаг штэ. Одоо тийм байхгүй. Ягаад гэвэл би бүх уцнууд манай уцнууд чинь шүлжиж чинь бие бинийгээ дамжаад уцаар дуудана. Завгүй байсан ч дуудана. Гэхдээ мэдээж уцаар үйлчлэгээ явуулж байгаа юм чинь тодорхой хэмжээний дилей гарах нь ойлгомжтой тий. Орой үдшийн цагаар бид нар суурхаа уцтай болчихсон. 24 цаг хизээч уцтайж болно. Цагаачлалын 26 онд одоо харилцсан ямар айлчлалууд байна? Айл төвшний байна. За эдийн засгийн хувьд одоо өөр бусад салбарын хувьд хамтын ажиллагааны шин дэвшлүүд энэ онуудад гарах уу? Хоёр улсын хооронд. За юуны төрлийн хоёр орны хооронд хамтын ажиллагаа энэ дээр энэ камер дээр маа. За хоёр улсын хооронд бол хамтын ажиллагааны ер нь бол улс төр эдийн засгийн харилцаа бол тодорхой түвшинд хүрсэн. Бид нэр нэлээд агцтай ажиллаж байгаа. Зүгээр яг хуу хамтын ажиллагаа харилцан айлчлал чинь их зарим зүйлүүд их төвөгтэй. Ягаад бид нарын хүсэж байгаа зүйл бол аль болохоор өндөр түвшинд хоёр талдаа айлчлалыг л хийхэд зорж ажиллаж байгаа шүү дээ. Тэхийн тулд бид нар чинь яах ёстой вэ гэхээр нөгөө айлчлал гэдэг чинь зүгээр л бие бинээрээ буугаад мордохын тухай биш. Тодорхой төсөл хөтөлбөр, тодорхой зүйлүүдийг хийх ёстой. Үр дүн гаргах ёстой. Тэгээ тийм учраас тэр үр дүн гаргах зүйлүүдээр чиглээд ажиллаж байна. Ер нь бол манай хоёр орны хооронд Америкийн нэгдсэн улс ч гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг Монгол улс өөрийнхөө ашиг сонирхлыг хоёр талтай нийцүүлээд ажиллах ёстой. Бидний баримталж байгаа зарчим бол зөвхөн одоо айлын талын ярьж байгаа юмыг сонсоод тэр нийцүүлэх ёстой биш. Монгол улс өөрийнхөө байр суурийг бас хатуу илэрхийлэх ёстой. Тэгээд хоёр талдаа ашигтай манай бас үндэсний эрх ашиг, язгуур эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх ёстой. Тэгээд тийм учраас бид нар бол жишээлбэл сая усны компакт хөтөлбөр шүү дээ. Хоёрдугаар хөтөлбөр чинь айлын талын $350 сая, манайх $111.7 сая төсөл хэрэгжүүл дууссан. Ерөнхийлөгч Трамп 2025 оны 1 сарын 25-нд өргөснөөс хойш тусламж хөтөлбөр бүх зүйлүүдийг зогсоосон. Энэ төслүүд зогссон төсөл хөтөлбөрүүд дундаас үргэлжилсэн маш цөөхөн төслүүдийн нэг нь манай төсөл шүү дээ. Тэгэхээр энийг чинь үргэлжлүүлэхийн тулд жишээлбэл тэнд суугаа элчин сайдын яам, энд байгаа манай гадаад харилцааны яам бидний хамтын ажиллагааны үр дүнд үргэлжлүүлж байгаа болохоос биш. Тийм үү, за танаа төсөл үргэлжилж зогсуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр айлын тал бол
биднийг энэ ажиллагааны үр дүнд бидний хийсэн янз янзын уулзалтууд гэрээ бас ингээд бид нар чинь тохиролж байгаа юм шүү дээ. Энэ төсөл маань ийм үе шаттай явж байгаа, ийм ач холбогдолтой танаа улсын үед ийм, манай улсын үед ийм гэж ойлголцож явсан. Маш зөвхөн төсөл нэг айлын талаас үргэлжлүүлсэн төслүүдийн нэг нь Монгол шүү дээ. Ер нь цагаат жилийн бодлогын хүрээнд яг одоо энийг ингээд уусгаад явахгүй бол өсрээд байна те. Өнөөдөр B1, B2 төрүүлж байгаа. Төрөөнийхөө чи яа. Би надад чи хариулъя. Тэгэхээр шүү дээ бид нар чинь энэ төслөө хэрэгжүүлээд дууссан юм чинь дараагийнхаа төсөл рүү бид нар орох хэрэгтэй болж байгаа. Тэр төсөл нь болохоор одоогийн бид нар нэрлэж байгаа компакт 2 байна уу, компакт 3 байна уу гэх төслөөс илүүтэйгээр тухайлбал Америк нэгдсэн улс жишээлбэл газрын хавар юм уу эсвэл чухал эрдэс баялаг дээр манайх ч гэсэн өөрөө уулуурхаан орон тийм үү. Уулуурхаан орон учраас бид нар өөрийнхөө байгаа одоо нөөц бололцоогоо илүү нээж илрүүлэх, хамтран ажиллах, геологийн судалгаануудаа хийх ингээд энэ чиглэлийн ажлууд шаардлагатай байж байгаа байхгүй. Тэгэхээр Америк нэгдсэн улсын шин засаг захиргааны бодлогоч нөгөө уул уурхайг илүү тэмцсэн ногоон бодлогоос өмнөх засгаас жоохон арай нэг өөр уул уурхайг дэмжсэн нүүрсний олзууралтыг бас оруулж болох. Тэгэхээр нүүрсний цахилгаан станцыг бас хөгжүүлж болох юм яриа хэлцээр явагдсан байхгүй юу. Тэгэхээр чи бид нэр тэр чиглэл рүүгээ хамтарч ажиллах боломжийг нэгж гэсэн үг. Тэгэхээр манай улс чинь өөрөө эрчим хүчний салбартаа бид нэр тодорхой хөрөнгө оруулалтыг авах шаардлагатай. Тэгэхээр эрчим хүчний чиглэлээр бид нэр ажиллах шаардлагатай гэсэн үг. Дээрээс нь айлын тал чинь бол одоо сүүлд бид нэр таана байгаа AI гэдэг нөгөө хиймэл оюун ухаан. За тэрний чинь одоо дата центрүүд байна. Өшөө дараа нь одоо cyber security болон digital development сансрын гэдэг асар олон асар хурцтайгаар хөгжиж байгаа энэ одоо хоёр талын хөгжилт чинь Монгол улс оролцож явах хэрэгтэй учраас энэ талын яриа хэлцээрүүд ингээд дараагийн шатчтны юм явж байгаа. Тэгэхээр нөгөө юм чинь өөрөө бэлэн болж бас яваагүй байхад бид нэг ингээд зарлаад инглээ тэглээгээд хэлээд байх бас жоохон төвөгтэй л доо. За одоо аялын визний бас нөгөө барьцаанд өндөрсөн байх шүү дээ. Тэгэхээр энэ биш юм. Ер нь бол арайхаа Америк нэгдсэн улсын энэ төрийн департамент ялангуяа Department of Homeland Security гэж манайхаар бол одоо тухайн байгуулагч нь өөрийнхөө аюулгүй байдлын яам юм да. Тэгээ одоо дотоод иргэн аюулгүй байдлын яам. Тэгээ энэ яамны чинь барьж хэрэгжүүлж байгаа бодлого төрөний нөгөө цагаач иргэд буюу гаднаас ирж байгаа иргэд тухайн улс зөвхөн аялаад буцдаг байх тухай ийм шаардлагыг л өндөржүүлээд байгаа. Тэгээ яг хуу би айлын талтай би чинь энд ажиллаар явж байгаа хооронд боллоо шүү дээ. Тэгээд айлын талтай өчтөр хуцаар ярьсан. Манай гадаад харилцааны яам бас шатараас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ягаад гэвэл бид нар чинь энд суугаа орныхоо элчин сайдын яам болон төлөөллийн байгууллагаас нь тайлбар нэхэн энэ талаар аль биеснаар хариу өгөх ёстой. Дээрээс нь би буцаж очингуудаа даруйхан айлын гадаад харилцааны яамтай бид нэр уулзаж энэ асуудлыг хөндөж тавина. Нэлээд хатуу гэх юм уу бид нар одоо өөрийнхөө байр суурийг хамгаалсан байр суурийг ярих ёстой. Ягаад гэвэл Монгол иргэд бид нар ч одоо нэг 90-ад оны үеийн ч юм уу эсвэл нэг дандаа л нэг болдоггүй бүтггүй бас нэг тийм улс биш шүү дээ. Тийм учраас өөрийнхөө Монгол иргэдийн эрх ашиг тэдний байр суурийг хамгаалах ёстой, ойлгуулах ёстой. Яг уу одоо засаг захиргааны хувьд нэг жоохон онцлог үе байна. Тухайлбал шүү дээ. Бид нар чинь ингээд нэг хоёр талын харилцааг эдийн засгийн болон улс төрийн харилцааг явж байхад дундуур нь жишээлбэл одоо энэ засгийн газрын зарим одоо бодлогоч нь одоо нэг та нар санаж байгаа шүү дээ. MAGA гэдэг шүү дээ. Make America Great Again гэдэг нэг хүмүүс чинь болохоор жишээлбэл Department of Home Security юм уу? Эсвэл одоо төрийн департаментийн гадаад харилцааны яам гэсэн үг. Одоо консулын хэлцээ дээрээс нь одоо жишээлбэл зүгээр нөгөө статистик тоо баримтан дээр үндэслээд ингээд шийдвэр гаргадаг. Энэ нь болохоор зарим талдаа нэг дотоод яамдынхын дотоод уялдаа холбоогүй асуудал бас байх шиг байгаа. Нөгөө талдаа манай хоёр улсын харилцаа 3 дахь хүршийн стратегийн төвшин ингээ харилцаа байдаг учраас энэ манай харилцаа хүндэтгэж үүсгэх ёстой. Тийм учраас би боломжтой үедгээр одоо яриа ажиллах ёстой. Бид нар өөрсдийнхээ эрх ашиг хамгаалж ажиллах ёстой. Ягаад гэвэл бид нар хэлсэн шүү дээ. Монгол иргэд чинь бид бүхэн яг асуудал бол байгаа. Гэхдээ бид нар зөвхөн асуудлыг дурдаал өөрийнхөө иргэдийг буруу байна, ингэх ёстой гэж яг дотоодоо ярьж болох юм тий. Гадаад айлын талд бол бид нэр Монгол иргэд ажиллах ёстой, зугаалах ёстой. Бид нар одоо 3.5 сая хүн 3.5 сая хэдүүлээ очиод бүгдээрээ очисон ч Америк нэгдсэн улсын тэр одоо эдийн засаг тийм хүндрэлтэй байх уугүй юу гэдэг бас ингэж ярьж болно шүү дээ. Хэрвээ ингэгээр тоо ярих гэж байгаа бол. Гэхдээ тэгж ярьлаа гэд нөгөө ичээд одоо визийн хугацаа хэтрүүлж байгаа. Тэгээд хэдийгээр хугацаа хэтрүүлээд байгаа хэрнээ нийгмийн халамжид хамрагж байгаа тооч гэдэг юм. Энэ тоонууд нь нөгөө бусад орнуудынхаа хүн амтай харьцуулсан тоотой харьцуулахад манайх жоохон нөгөө одоо эрсдэлтэй юм шиг санагдчихэж магадгүй.
Яг тэр бол тэр улсын өөрийнх нь гаргаж байгаа шийдвэр шүү дээ. Бид нар бол өөрийнхөө их ашигыг хамгаалаад бүх төвшөндөө ярьж явах хэрэгтэй зүйл. Яг засгийн газрын бодлого солигдсонтой холбоотой нэг ийм арга хэмжээнд авагдчихаа. Тийм учраас манай гадаад харилцааны яам ялангуяа энэ зургийн элчин сайдын яамтай энэ асуудлаар өөрийнхөө шаардлагыг тавиад би буцаж очингуудаа одоо бид нар чинь бол өөрсдийнхөө хатуу байр суурийг илэрхийлж яагаад ийм болсон. Тэгээд манай иргэдийг энэ чиглэлээс хасуулах талаар ажиллах ёстой. Энэ миний үүрэг. Тэгээд тэрийг хичээж тэгж л ажиллана да. Цагаан чинлийн бодлогын хүрээнд одоо нутаг буцаагдсан, баригдсан гэдэг юм уу ийм иргэд байгаа юу? Байвал та тоог нь ер нь бол ийм юм. Одоо жишээлбэл нийтдээ надад тоонууд би хэрвээ өшөөлөө шүү дээ би та нарт танаа ингэж болно. 2000 одоо нөгөө эн чинь юм байхгүй юу? Өнөөдрийн ерөнхийлөгч Трампаас өмнөх одоо Обама, Клинтон ерөнхийлөгчийн үеийн та нар надад энэ ярилцлагын дараа надад юугаа өгөөрэй. Хайгаа өгөөрэй. Би та нарт байна шүү дээ. Клинтон ерөнхийлөгчийн үед хэдийг гаргасан. Тэн дотор Монгол иргэн хэд байсан. Одоо Обама ерөнхийлөгчийн үед хэд байсан. Тэдийг гаргасан. Бүр нарийн ерөнхийлөгч болгоноор нь он онтой судалгаа тоонуудыг өгье. Манай харьцангуй бага. Яг гэвэл бид рүү хэллээ шүү дээ. Монгол иргэд чинь яг гаднаасаа бид ингээ харахаар ийм тийм шүүмжилдэг удаач манай Монгол иргэд чинь айгүй хариуцлагатай байхгүй юу? Монгол хүмүүс чинь биднес чинь яг одоо суугаа орондоо одоо бидний одоо Монголдоо нэг жоохон юм замлог юм шиг ажилладаг ч гэсэн бид нар чинь ингээд Америкт бол бас ч тийм ч нэг болохоо байжсан бүтэхгүй дандаа л тийм хүмүүс биш. Тэр хүмүүс ерөөсө буруутгах хэрэг байхгүй. Гэхдээ цөөхөн одоо нэг бүтэхгүй байгаа хүмүүсээс болоод нэг өхрийн эвэр дөрөхөр мянган өхрийн эвэр дөргөн гэдэг шүү дээ. Тэр асуудлаас болоод хүмүүс маань ингээд хийдэлгээр хилэгдээд байдаг зүйл бий болооч. Дээрээс нь та нөхдүүд чинь бас их дэврэх юм аа. Нэг ийм жижигхэн зүйлийг одоо нэг ганц хүний хийсэн алдаа ингээд нийт монголчууд хийж байгаа юм шиг бүгдээрээ л бүтэхгүй болохгүй байгаа юм шиг ийм байдал ингээд яваад ингээд заримдаа бас яагаад байх. Дээрээс нь нөгөө сошиал медиа чинь бас ингээд хамаа намаагүй ярьдаг те. Эсвэл мэдээллийг нэгтлэхгүйгээр ингээд шууд юу өгöd идэг. Тэр нь бол нөлөөлөд ах шиг байгаа. Зүгээр яг манай тэнд байгаа монголчууд ялангуяа Америкт би Америкт байгаа монголчуудыг ярьж байгаа шүү. Манай энд Америкт байгаа монголчууд айгүй хариуцлагатай. Учиргүй гэмт хэрэг гаргаж зодоон зохион хийж асуудалд орох юм харьцангуй бага. Зүгээр яг тэр сул тал нь тэр нийгмийн халамжууд хамагдаад байгаа тоо жоохон өндөр байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ тэрийг бууруулах хэрэгтэй. Визийнхаа хугацаа хэтрүүлэхгүй явах ёстой. Иргэдийн хувьд бол нөгөө талаасаа элчин сайдын яам бид нар бол өөрийнхөө иргэдийн эрх ашигыг хамгаалж энэ асуудлаас гаргахын төлөө бүгд нь одоо нэгэн сэтгэлээр шаргуу ажиллах хэрэгтэй. Тэгж л ажиллана. Одоо ганцхан асуулт. Дараагийн одоо элчин сайдыг томлох ч гэдэг юм асуудал ер нь яригдчихсэн. Танайг одоо хэрвээ ажиллаа өхөр бол ажиллаа бэлдээрээч гэдэг юм уу те ийм гадаад харилцааны яамнаас ийм багхгүй. Энэ чинь нэгдүгээр нь ерөнхийлөгчийн бүрийн эрхийн асуудал. Элчин сайдыг томлохгүй сонгохгүй. Ер нь сонгоно гэдэг үг байхгүй шүү дээ. Одоо шилбэл өөр хэлбэл ийм байхгүй. Түрүүн 2021 биш 25 онд 23 элчин сайдаас 21-ийн солиод 2-ыг үлдээчихсэн гэдэг чинь сонгосон биш. Одоо шилбэл дараагийн сонгох юмд орно. Тэр нь бол ерөнхийлөгчийн өөрийнх нь бодлого эсвэл гадаад харилцааны яамны бодлого байгаа. Тэр нь янз бүрийн учир шалтгаантай байж болно. Тэрнээс биш сайн ажилласан учраас сунгаад нөгөө хүмүүс нь муу ажилласан учраас татчихна гэсэн үг биш байхгүй. Ерөөсөө тэгж бодож болохгүй. Энд чинь өөрөө бүх элчин сайд ер нь юм байхгүй. Гадаад харилцааны нэг чухал юм чинь чухал бус орн гэж байхгүй. Бүх орн одоо жишээлбэл аль ч орн манай улс хоёрын хоорондын харилцаа чухал. Тийм учраас тухай бүрдээ өөр өөрийн харилцаагаа хөгжүүлээд тухай бүрдээ явж байгаа бүх тэр харилцааны тэр алхам тэр юмнууд чи бидэнд хамгийн чухал учраас ерөөсөө бид тэрийг аягүй сайн анхаарч ажиллаж байгаа. Тэр нь өөрөө бидний хоорондын харилцаагаар гарч ирж байгаа зүйлүүд те. Зүгээр сая өөрөө чи хэлдгээр ямар хүн яригдаа дараа тэр бол миний мэдих асуудал биш. Тэр бол одоо цэвэр одоо ерөнхийлөгчийн өөрийн бүрийн эрх болоод өөрийнх нь хариуцах асуудал байж байгаа.